Окей, guys. Тэгээ энэ бичлэгэн дээр хэрхэн өнгөө Roblox дээр t-shirt авахыг заана. Тэгэхээр энэ та нараа аватар руу ороод ямар ч гэсэн өөрийнхөө аватарыг R6 болгочих. Тэнгүүтлээ хайх дээрээ дараад t-shirt гэж ичнэ. Тэгээ одоо эндээс ямар нэг t-shirt-тай ингээд сонгож. За би энэ дээр даръя л та. Тэгээд ингэж ойртуулж хагаад скриншот хий. Зургийг дараа авчих гэсэн. Тэгээд галерей руу ороод саяны зураг руу ороод харандаан дээрээ дараад яг энэ t-shirt-тэй адилхан хэмжээний болгоно. Ингээд хадгалаад офисээ бүрэгчлээ. Тэгээд хадгалчаад өнгийг өөрчлөх хэрэгтэй. Хамгийн гол нь өнгийг өөрчлөхгүй болохгүй шүү. Тэгээ хадгалчаад буцаж гараад Roblox руу ороод гарч ягаад more дээр дараад тэнгүүтлээ доош нь бүлгийн create байгаа ингээд доош нь create лүгээ оронгуутлаа ингээ гарч ирнэ. За тэгээ гарч ирэнгүүтэл нь доош нь гүйлгээд одоо нэг ийм юм ийм хажууч нь бол тэгээд тэндээсээ хажуу тийш нь гүйлгэнгүүт ингээ create an avatar item гэвэга тэрэн дээр дарна. Тэгээд доош нь гүйлгээд apply access гэд дарна. Тэгээ энэ upload гэдэг дээрээ дарна. Тэгээ саяны зургаа тавьчихна. Тэнгүүтлээ нэрийг нас өөрчилж болно. Юугаар ч өөрчилж болно. За. Энийг за тэг ингээл болчихно. Ингээс яг t-shirt тийм юу гэн. Яг тийм одоо байрлал гэх юм уу? Хэмжээг нь яг зүг харахгүй болдгоо шүү. Одоо руу ороод clothing тэгээд classic t-shirt. Тэнгүүд энэ чи шинэ t-shirt гарч ирсэн байх хэрэгтэй. Тэрэн дээрээ дараад санитарны тэгээд өмнөх хоёр бичлэг дээр хэлсэнчлэн өмнөх 3 бичлэг дээр хэлсэнчлэн юу ингэ миний царай мэрэ дуу миний царай мэрэ харахыг өсвөл хоёрхан лайк. Тэгээ баяртай.